Монгол уламжлалт мал эмчлэх арга ухаан. За тэгээд бэлнү юу нэ Мал эмчлэх олон уламжлалт аргын дундаас ханах хатгах арга бол хамгийн нарийн бөгөөд хамгийн сайн эмчилгээ болдог. Монгол малчид малаан таргалуулах болон өвчнийг нь ангаах гэсэн хоёр зорилгоор ханах, хатгах засал хийдэг. Биед хуримтлагдж өвчний шалтгаан болж байгаа муу цусыг гадагшлуулах арга бөгөөд үүнд судаснаас цус гаргах хэмжээ бас гарч байгаа цусыг тогтоом барих арга туйлаас чухал юм. Тус эмчилгээг жилийн дөрвөн улирлын нарны ил чангарсан хаврын сүүл зуны ногооноор буюу мал таргалж тэвэрсэн цагаас эхэлнэ. Бүр орой туулж хадгалаа гэхэд намрын дунд сараас хэтрүүлэх. Өвлийн цагт малын цус цартсан байдаг учраас ханаж хатгахыг шууд цээрлэнэ. Бог малыг ихэвчлэн 6 дугаар сарын эхээр, адууг 8 дугаар сарын эхээр цуснд нь тос суухаас өмнө тэмээг 7-8 дугаар сард ахар ноос түрэх үед нь хандаг. Энэ үед мал тамиртэнхээ сайтай хатгахад цус их алдсан ч нөхөн төлжих боломжтой. Ингэж тарах хүч агуулах зорилгоор тэмээ адууны зүүн баруун дөрөөлөх товчлуурын судсыг хонь ямааны 2 барига хэмээх судсыг голлон хатгана. Мөн хонь ямааны хааны дотор судас, сүүлний гол, хасын дотор судсыг хатгадаг. Бог малд им хийж чихийг цуулах нь бас нэгэн төрлийн хануур юм. Тарга авахгүйхаас өөр зорилгоор бог малыг тун цөөн тохиолдолд ханаж хатгана. Бог малын гэдэс гүзээ хийгээр дүүрэх, баас нь хоригдох, чацаг алдах зэрэг эмгэг удаж ужигравал хандаг ажээ. Тэмээний тухайд нүдний өрөвсөлд цагалгаан судас, ханиаданд гүрээний судас, эсвэл хэлний судас, зоостоход хэлний угийн хэдэн бүдүүн судсыг хатгах зэрэгээр тун цөөхөн судсыг ханаж ангаадаг. Харин үхрийн өвчнөд монголчууд ханаж хатгах аргыг төдийлөн хэрэгэлдэггүй нь үхрийн арьс маш зузаан, өнгөц судас ховор, өөх тосны нөөцлүүр болон хансан тосны хүчил их зэрэгээс шалтгаалдаг ажээ. Үхрийн нүд улайж өвдөх, хар дурууны дээд хэсэгт хавдаж доголоход жихний үзүүрийн хялгсан судсыг ханаж цус гарган эмчилдэг арга барил хэрэглэгцээр л байна. Монголчууд ханаж хатгах уламжлалт заслыг хийхдээ амьд амьтны биед мэс хүргэх гэж байгаа тул өдөр гариг сонгоно. Хануурын зүг хануур буюу сумч хэмээн нэрлэдэг ба алт, мөнгө, ган, зис, яс, хулс зэргээр хийгдсэн зэв, ташуу, саран хэлбэр бүхий эртээ байна. Том, жижиг, дундын хэмжээтэй буюу их, дунд, бага гарын хануур гэж байхаас гадна нэг л хутганд олон ховил гаргаж бүхий л малын бүх ханаж хатгах цэгт хэрэгжилж болох үеэр хийсэн өвөр мүц хануурын хутгыг монголчууд ашиглаж байсан түүхтэй. Мал ангаах дом заслыг малчин бүр хот хотондоо хийдэг бол ханаж хатгах заслыг энхүү өөрсдийн дураар хийнэ гэж үгүй. Учир нь ханаж хатгах арга ухааныг эзэмссэн тусгай хануурч хүн хийдэг. Мал ангаах, эмчлэх, засах талаар ном сударт олонтоо тэмдэглэн үлдээж тусгайлан гаргасан судар ном бичгүүд байдаг. Жишээ татвал судлаач Б. Шаравдорж адууны жилбэнтэх, хатангарших зэрэг өвчний үед хэрхэн ханах засал хийх тухай цаашлаад ханах аргын судасны байршил, ёс горимыг дэлгэрэнгүй судалжээ. Тэрээр адуунд ханах боломжтой 46 судас, хатгах 8 цэг байдаг. Ханах засалд арга бэлэг 5 махбодын шүтэлцээг чухалчилдаг байна.